Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор мөнгөн гүрэмлэгийн сэргээн засахын их эмч даваад орж овогтой удал хүрэлцэн ирсэн байна. Давирлагын минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За намайг бас урьж оролцуулсан танд баярлалаа. За бид өнөөдөр жирэмсэн эмэгтэйн дасгал хөдөлгөөн, хооллолт ер нь юу анхаарах хэвтэй. За жирэмсэн эмэгтэй магадгүй зарим нэгэн өөрөөдөө үед хийх дасгалын талаар ярилцахаар зочноо урьсан байгаа. За тэгэхээр ер нь бол жирэмсэн эмэгтэйчүүд маань одоо яг жирэмсний хугацаанд жингийн нэмэгдэл гэж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ жингийн нэмэгдлийг одоо ер нь ямар төвшөнд ямар хэмжээнд барьж байвал илүү одоо ялангуяа энэ одоо нуруу хууц, үе энэ холбоос хөл харамд одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжтой байдаг. За тэгэхээр манай жирэмсэн эмэгтэйчүүд маань ерөнхийдөө хэвийн одоо өөрийн байгаа жин дээр 6-аас хамгийн дээд нь 15 кг ерөнхийдөө нэмбэл энийг хэвийн жинтэй одоо жирэмсэлж гин гэж үздэг байгаа. Тэгэхээр 15-аас дээшээ килограмм жин нэмчихлээр өөрөө ургийн жин томрох, за дээрэс нь нэмээд тухайн ихэд болохоор жирэмсний явцад хүндрэл үүсэх, за тэгээд төрсний дараах ерөнхийдөө жингийн илүүдлээс болоод асуудлууд араасаа тулгарх магадлал ихсээд эхэлдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө манайхан бол эмэгтэйчүүд маань өөрийнхөө биеийн одоо жирэмслээгүй байх үеийн боломжит жин дээрээ 6 хамгийн дээдл нь 15 кг орчим жин л нэмж төрвөл одоо цохилтой байдаг байна. Ялангуяа одоо нөгөө биеийн жингийн индекстэй холбоотой тийм биеийн жингийн индекс буюу одоо өндөр жингийн харьцаа маань өндөр байх тусам жирэмсний хугацаанд нэмэгч юм байх хэрэгтэй гэдэг нь бол манай жирэмсэн эмэгтэй маш чухал ойлголтууд байгаа. Тэгэхээр ер нь жирэмсэн эмэгтэй хооллолтод ер нь юу анхаарах вэ? Жирэмсэн эмэгтэйчүүд маань ерөнхийдөө одоо ингээл тийм хоол идэн, ийм хоол идэн одоо тийм хүснээ идэх гэдэг байхгүй тийм. Умайн хүзүү одоо нээгдчихдэг учраас ананаас идэхгүй ч юм уу одоо цэгийн төрлийн витаминтэй хүнс идэхгүй энэ төргээ бас байдаг л да. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэгээд нөгөө хоол зүйчд юу гэж зөвлөдөг гэхээр жирэмсний хугацаанд бол бүх төрлийн хүнс одоо бүтээгдэхүүнийг хэрглэж болно. Энд нь болохоор нүүрс ус, уураг, өөх тос одоо тийм ээ эрдэс минералууд одоо бүгд хамаарагдана. Гэхдээ энд хэмжээг цохилтой түвшинд нь барьж хооллох хэрэгтэй. Одоо хэмжээ маш чухал гэсэн. Тэгэхээр нэг төрлийн одоо бүтээгдэхүүнийг юм уу нэг төрлийн жимсийг их хэмжээтэйгээр бие рүү оруулж идэх нь өөрөө урагт нөлөөлөх болон тухайн эмэгтэйг бие махбодод бодис солилцоонд түлхүү одоо хурдцтай сүргээр нөлөөлж байгаа учраас балансыг бариад ерөнхийдөө уураг нүүрс ус өөх тосныхоо тэнцвэрт байдлыг хадгалаад хоолж хатвал хориглох зүйлс бол байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө сонгож хэрглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд буюу одоо тэр уураг сайн чанарын уураглаг хүнс, сайн чанарын нүүрс ус, сайн чанарын тос гэдэг зүйлүүд одоо ингээд дэлхийн нийтээрээ буюу одоо ингээд түгээмэл тархсан ба шүү дээ энэ ойлголтууд. Тэгэхээр манай монголчууд гэлтгүүгээр ерөнхийдөө ард иргэд бүгд мэддэг. Ер нь бол сайн чанарын уураг өөх тос юу ордын гэхээр нөгөө шар тос, coconut oil, оливын тос тийм ээ авокадогийн ойл ордог гэдгийг мэддэг ч гэсэн үүнийг сонгоод хэрэглэх нь одоо ийм нөгөө шинжилэлт хийж амьдралдаа хэрэгжүүлэх нь бас ийм ховор байгаад байна. Тэгэхээр идэж болохгүй зүйл гэж байхгүй, идэж болно. Түүнийг амьдралын хэм маягтаа оруулаад ингээ нэмэлтээр сонгоо явбал их зүг юм. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд нөгөө ингээ юу гэдгийг одоо хийж болох дасгал хийж болохгүй дасгал гэдэг яагаад байдаг тийм. Нэгдүгээр хоёрдугаар бас ялангуяа манай жирэмсэн эмэгтэйч тулгардаг асуудлууд байна л да. Нэгдүгээр одоо ингээл нуруу цөшөх, хөл гар бадарах ялангуяа одоо өдрийн цагаар ажиллаад ер нь манай Монгол улс ч одоо 32 жил хүртэл эмэгтэй бол ажиллаа хийж байгаа. Дараад нь төрхийн өмнөх амралтаа авч идэг. Тэгэхээр энэ хугацаанд бас нэлээд их ачаал үүсдэг. Тэгэхээр яг энэ хөл гар өвдөд байгаа, нуруу өвдөд байгаа ч юм иймэрхүү эмэгтэйчүүд ер нь ямар дасгал хөдөлгөөнийг хийвэл зүгээр хориглох дасгал хөдөлгөөн гэж ер нь байдаг. За ерөнхийдөө жирэмсэн эмэгтэйчүүдийн маань 16-7 хоногтоос хойшоо бие махбодын дасгал хөдөлгөөн хийхэд бол энэ ямар нэг саадгүй гэж үздэг. Тэрнээс өмнө ураг дөнгөж нөгөө умайн хөвлөд умайд бүрэлдэн тогтох уу эзэгтэй үе учраас тэр хүртэл хугацаанд өөрийгөө ажиглаад аль болох нөгөө нэг нэмэлт волюм хүчил энтрийг уугаал одоо нөгөө бие ажиглаад бие махбод одоо ер нь тасна гэсэн үг. Тухайн процессаа тий харилцаа тасаж эхэлнэ. 16-7 хоногтоос хойшоо аль хэдийн биедээ суулгасан одоо тэр одоо ураг тий холбогдсон зүйлтэйгээ хамтдаа одоо төрөн төртлөө явах арга хэмжээнд тасаж эхэлнэ гэсэн. Тэр үеэс эхлээд дасгал хөдөлгөөнийг одоо амьдралынхаа нэг хөвшил болгож оруулах нь зөв. За тэгээ хоёрдугаар болохоор нуруу өвддөг одоо үений ачаал ихсдэг гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө эргээгээ сэргээн эмчилгээний бас гол юм түлхүүр тулгуур болоо явчихж байгаа байхгүй. Ялангуяа одоо энэ ахмад насны эмэгтэйчүүд чинь жоохон жин нэмэгдээд эхэлдэг тий. Тэрнтэй холбоотой бас ингээд жингийн илүүдэлтэй байж байгаа жирэмсэлждэг. Тэгээд эрэнгүүд бас ингээд хөл гар өвдөх
бас нуруу цаарч хэлэх ер нь бараг л төрхөөс ер нь миний яналтанд байдаг эмэгтэйчүүдсэн гэдэг байхгүй юу сүлдөө бороор явж чадгаа боллоо гэд. Тэгэхээр энэ дээр одоо яг эмэгтэйчүүдэд бид нар ямар зөвлөгөө өгвөл. Тэгэхээр жирэмслэх гэдэг чинь одоо нөгөө нэг хүмүүс урьдчилж биеэ бэлтгэх ёстой гэдгийг аюул сайн ойлгоод байгаа ш. Тэгэхээр энэ жирэмсний дасгал хөдөлгөөн өөрөө жирэмсэн биш байх үеийн дасгал хөдөлгөөн буюу амьдралын хэмнэлтэй маш холбоотой одоо уялдаатай. Жирэмсэн биш байхад та ямар одоо тэ амьдралын одоо чадвартай, чанартай дасгал хийдэг байсан, хэр зөв хэмнэлтэй байдаг байсан, хэр эрчимтэй одоо алхаж гიშгэд ядаж сууж босдог байсан тий. Тэр бүх зүйл чинь жирэмсэн болоод бас хадгалагдаж байх ёстой гэсэн. Тэр ачааллаараа л ерөнхийдөө жирэмсэн үедээ ч гэсэн тэр ачааллыг биедээ аваад явж явах шаардлагатай гэсэн. Тэгэхээр яг тэр нуруу ууц өвддөг одоо тийм ээ жирэмслэхээс өмнөх байсан жингийн тухайд ярих юм бол одоо үн дээр ирж байгаа ачаалал угаасаа хэвийн жинтэй байхаас илүү байсан чинь дахиад ураг гээд 5-аас 10 кг-ийн одоо тийм хэвлэлд бүрэлдсэн зүйл нэмэгдээд ирэхээр тэр үн дээр ирж байгаа ачаал буюу одоо хоёр ясны хооронд үүсэж байгаа одоо бүтцийг үе гэж нэрлэдэг байгаа ш. Тэгэхээр тэр хоёр үеийг жииргэлж яадаг одоо малаар ярих юм бол диск мөгөөрсөн жиирүүч одоо мөгөөрслөө бүтцсэн юм гулгамтгай болгодог бүтцээдэг. Тэр маань өөрөө одоо жирэмсний явцад жин нэмэгдээд эхлэхээр бүр урлам хурдцтайгаар илэгдэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр л тухайн хүний нуруу өвддөг, түнх ташаагаар өвддөг тийм ээ. Тийм зовиорууд нэмэгдээд эхэлдэг. Хоёртойгоор хэвлийн даралт одоо нэмэгдэж байгаа жирэмслэлтэнтэй холбоотойгоор тийм ээ. Хэвлийн даралт нэмэгдээд автоматар нурууны ачаалал өөрөө ихсэж эхэлдэг. Яагаад гэвэл хэвлийн тэр цүм кор булчин чинь өөрөө нурууны булчингийн эсрэг булчин гэж үздэг. Тэгэхээр хэвлийн булчин төдий чиний чанга сайн байх юм бол нуруу өөрөө хамгаалагдаж явж идэг. Нэгээс нь ачаалал хуваалцдаг байх нь шүү дээ гэсэн. Гэтэл жирэмсэнтэй холбоотойгоор хэвлийн дотоод даралт нэмэгдээл хэвлийн урагшаа сунаад ирэхээр нурууны ачаал тэр чинээгээрээ ихсээл одоо урагшаа нөгөө яваадах нь зайн урагшаа нөгөө юм цүтгэр байгаа гэцийг хөөе чи хойшлоо чи гэж нуруу байгаан татчихийдэг гэсэн. Дэлхийн дотор хүчний эсрэг дандаа татаад барьж явах одоо үүргийг гүйцэтгэдэг. Тэрнтэй холбоотойгоор нурууны ачаалал шуудаар ихсдэг. Тийм байна тий. Бараг л 100% нэмэгдэх нь шүү дээ тий. Тэгэхээр манай жирэмсэн эмэгтэйчүүд одоо яг энэс сэргийлээд ямар дасгал хөдөлгөөн хийх вэ? Тэгэхээр жирэмсэн эмэгтэй одоо дасгал ажлын байранд ирэхдээ ажиллаж байгаа 32-7 хоног хүртэл ерөөхдөө ажиллаа гэдгсэн. Тэгэхээр ажлын байран дээр нэг удаа сууж байгаа, зогсож байгаа ачаалал тохируулна. 30 минутаас дээш нэг байрлалд удаан суухгүй байна. 30 минутаас суулаа гэхэд босоо 3-5 минут өөрийгөө амраадаг. Эргэн тойрноо ширтээд алхаж болж гин. Зөөлөн одоо тий амьсгалын дасгал хийж болж гин. За тэгээ ямар ч байсан суугаа барилдсан бол босоо зогсох нь, зогсоо барилдсан бол суугаад амрах нь эсвэл хөвтгөх нь гэсэн үг. Нэгдүгээрт. За хоёрдугаар болохоор хүмүүс зөвхөн дасгал хөдөлгөөн яриад байдаг. Тэгэхээр бидний бие махбод ямар үедээ амарч идэг гэхээр хөвтөж байгаа, унтаж байхдаа бидний бие махбод нөхөн түлждэг тийм ээ. Одоо дотор эргэтнүүд гэлтгүүгээр бидний яс булчин тулгуур эргэтэн тогтолцоо өөрөө амарж байгаа тохиолдолд нөгөө диск жирэг мөгөөрс буюу нөгөө гялгар бүтц чинь өөрөө усаа авч одоо ингэж эргэн үүдчих юм байхгүй. Тэгэхээр энэ унтаж байгаа биеийн байрлал, сууж байгаа биеийн байрлалууд маш чухал. Тэгэхээр энэ байрлалуудыг зөв болгоод тийм ээ үеийн дээр ирж байгаа ачааллыг тогтвортойгоор ингээд барьчих юм бол тэр өөрөө нөхөн сэргийгдээ буцаад ингээд түлжих боломжтой болоод амраад босоод ирдэг байна шүү. Тэгэл эргээд тэгэхээр өдрийнхөө ачааллыг сайхан дагаад амралтаараа зогсуулаад ирэх юм шүү дээ. Тийм. Унтаж байгаа байрлалаа одоо жишээлбэл одоо жирэмсний сүүлийн үе чинь ингээд дээр ивэс хөлн дундаа хавчуулдаг, гидсэн доороо ивдэг ивэс үзэн доош тэрийг цааргалах юмгүйгээр аваад өөрт тийм хэрэглэж үзээд туршаад үзээд ах хэрэгтэй. Яг ийм стандарт гэж байхгүй. Яг энэ доороо л ив, эндээ л ивэх юм бол танд ивтэх юм байна гэсэн юм. Хүн болгоны нөгөө биеийн онцлог анатомийн бүтэц ясны байрлал гэдэг чинь өөр байгаа учраас тэгэхээр тэр хүн тэрийг одоо хин зохицуулахаар тухайн их өөрөө л ерөөхдөө бариад надад энэ ивтэх юм байна. Энэ хүн хажуудаа явахад минийх доороо ивэл ивтэх юм байна гэдгээ зохицуулаад өөрийгөө хянаад явна гэсэн үг. Жирэмсэн эмэгтэйд хийж болохгүй дасгалууд гэж байдаг уу? Жирэмсэн эмэгтэйд ерөнхийдөө хийж болохгүй эрчимтэй дасгал хөдөлгөөн одоо тийм ээ хитрхи хүчилсэн амьсгалын дасгал, хитрхи хүнд жинтэй гантел үрсэн дасгалууд одоо яг хуу тэр нөгөө нэг жирэмслэхээс өмнөх байсан биеийн ачааллаас шалтгаална. Өмнө нь бол угаасаа л фитнесээр хичээлдэг гантел өргөөл одоо тийм ээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг байсан хүн бол жингээ багасгаа 5-10 кг-аар 2 кг-аар багасгаад өргөж болбол. Огт хийдэггүй байсан хүн одоо таргалахгүй гэл тий
гэл гүүгээд хэлж болохгүй нэ. Тэгэхээр өөрөө яах вэ гэхээр ургийн жин нэмэгдсэн, үений ачаал нэмэгдсэн байхад нөгөө үе илэгдэх процесс, нуруу өвдөх процесс, нурууны булчин дээр ирэх ачааллыг гинэт огцом шууд хэсэгчдэг гэсэн. Тэгэхээр эрчимтэй дасгал хөдөлгөөний хязгаарлалт хамгийн гол нь мэрэгжлийн заавар зөвлөгчдөө хийх юм бол эрсдлээс өөрийгөө бүрэн сэргийлнэ. За бас нэг одоо тулгамдаад байдаг асуудал байгаа гэдэг л дээ. Нөгөө төрсний дараах жингийн одоо илүүдэл тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө яах вэ гэхээр ялангуяа одоо хөл эмэгтэйчүүд маань хизээс дасгал хийж эхлэх вэ, хизээс хоолны дэглэм барьж эхлэх вэ, хизээс одоо хэвийн жиндээ орж эхлэх вэ гэл. За тэгтээ бас зарим эмэгтэйчүүд маань юу гэдэг одоо сүү орлуулах бүтээгдэхүүнээр ингээд одоо юу гэдгийг хүүхдээ өсгөөд угжаад тэгэнгүүтээ богино хугацаанд хуучин хэвэнд орчдөг л доо. Гэтэл хөхүүл эмэгтэйчүүд бол бас тийх нь бас их төвөгтэй байгаад байдаг. Тэгэхээр ялангуяа хөхүүл эмэгтэйчүүд ер нь хизээс жингээ асах тал руу илүү анхааруул их цогцолтой бай. Тэгэхээр ерөнхийдөө одоо хүмүүс маань энэ гадаад үзэгдэх байдлыг эмэгтэйчүүд маань илүү түлхүүс авч үзээд энэ зүгээр ингээ харагдах байдал би тарган байна, миний хүүх унжсан байна, бүсгүй болцсон байна ч юм уу тий. Тэгэхээр энэ өөрөө юутай холбоотой эхлээс сэтгэл зүй буюу доторх энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би биеэсээ бие ургууллаа гэдгийг одоо хүлээн зөвшөөрөөд энэ маань нөхөд буцаад нөхөн сэргийгдээд одоо сэргийж эргэж хэвийн амьдрал ажилт надад хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгдүгээр алхам. За хоёрдугаарт нь болохоор дасгал хөдөлгөөний үед хизэнээс эхлэх вэ гэж тийм ээ. Өөрөөрөө төрсөн бол ерөөхдөө 1 сараас 1 сартаагаас ерөөхдөө хамгийн гол нь зөв эрчмээр дасгал хөдөлгөөн шууд огцом гүгээд эхлэн биш байхгүй. Эхлээд нөгөө цүн булчингийн дасгал гэд байгаа л да. Амьсгалын дасгалтай хослуулаад цүн булчлан кор булчингийн дасгалыг хийж байгаа, зөөлөн хийж агаад дараагаар нь дөрвөн хөллөө, дараагаар нь зогсоо дасгалууд, дараагаар нь алхдаг дасгалууд, тэгээ гүйдэг дасгал руу орох ч юм уу тэгэж явж байна. Ачаалыг баг багаар нэмж өгчих юм шиг. Тэс гинт бол одоо яах вэ гэхээр хоолны дэглэм бариад ингээд ирэх юм бол хөхний сүмний чанараас ахуулаад маш олон зүйлд өөрчлөлт гарна тийм ээ. Кесар хаалгаар төрсэн эмэгтэйчүүд ер нь тийм олон улсын удирдамж байдаг. Тэдний хугацаанд одоо жишээлбэл манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд бид нар бол 3-6 сарын дараагаас дасгал хийгээд ер нь иймэрхүү зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр одоо яг мэрэгжлийн хүний хувьд зэргийн засгийн эмч хүний хувьд одоо яг тийм удирдамж байдгүй. За ерөнхийдөө сэргээн засах хэмжүүлгээ буюу жирэмсэний дараах төрсний дараах сэргээн засах хэмжүүлгээг бол кесар хаалгаар төрснөөс 3 сарын дараа мөн кор булчингийн үйл ажиллагааг дэмжих, давсах хэрцэнгийн булчингийн үйл ажиллагааг дэмжих дасгалаас эхэлнэ гэсэн үг. За тэднэр нь өөрөөрөө нөгөө нэг ийм хийх дасгал биш юм а гэхэд бас нөгөө одоо сүүлийн үед тоног төхөөрөмж хөгжөөд аппаратуудад орж болно. 3 сартаас эхлээ өөрөөрөө хийх боломжгүй тухайн хүн мэдрэхгүй булчингуудаа мэдэрч чадахгүй нэг л буруу хийгээд байгаа амьсгалаа түгжээд байгаа асуудал гарах юм бол тэрийг бас цохиомлоор өдөөгч аппаратууд гэж сүүлийн үед бас гарсан байгаа. Тэрэнд ихний байдлаар ороод биеэ тасгаад тэгээ дараагаар нэг мэдрэхтэйгээ бол энд чинь би ийм мэдрэх ёстой юм байна тийм ээ. Аппаратаар өгөхөд би ийм мэдрэх ёстой юм чинь одоо би өөрөөр хийгээд үзүүлгээд явна гэсэн. За. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэгтээ байгаа үзэгчтэй маш их баярлалаа. За одоо бид нар нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг рүү орох гэж байна. Өргөдөн ирсэн эмчтэй хамт бид нар жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдэх одоо нуруу үеийг хамгаалах дасгалыг та бүгдэд хийж үзүүлэх болно. Тэгээ та бүгд манаас боломжтой бол энэ хүү дасгалыг бас дагаад хийгээрэй. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгтээ иргэн уулзцгаая. Ингээд нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг хэлж байна. Ингээд мэрэгжлийн багштайгаа хамтраад бүгдээрээ жирэмсэн эмэгтэйчүүд хийж болох хөнгөн дээрээс нь нурууны үе болон үеийг хамгаалах энэ дасгалуудыг сурцгаая. Бид нар сайн ингээд доороо дэр тавилаа те. Тэгээ дэр маань ямар учиртай вэ? За бид нар дэрийг яагаад би та нарт ивэрэ гэж хэлж байна гэхлээр ерөнхийдөө бид нар дэргүү суух юм бол бидний нуруу өөрөө автоматар ингээ хойшоо өгзөг рүүгээ буюу ахар сүүл рүү жин аваад ингээ унаад эхэлдэг нуруу бүгтийгүүд гэсэн үг. Тэгэхээр дэр ивэд ингээд аарцаг буюу энэ өгзөгний хэсгийг өндөрлөөд өчгөр бидний аарцаг урагшаа эргэх боломжгүй олгоод тэр чигээрээ нуруу дээшээ татагдах ерөнхийдөө нөхцөлийг бүрдүүлж яадаг. Тэрээс татах хүчний эсрэг тийм дэлхийн татах хүчний эсрэгтэйгээр өөрийнхөө толгооноос дээшээ чиглэлтэй татах гэж бид нэр сууж байгаа гэсэн үг. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд ерөнхийдөө энэ хэвлийн даралт гэсэнтэй холбоотой дэргүү суучаар ингээд урагшаага ургийг ингээд шахаад бүгтийх гээд байдаг. Тэгэхээр энийг өндөрлөж өгснөөрөө өөрөө хэвлий чөлөөтэй амьсгалах
одоо гидс ингэж хөдөлж амьсгалах нөхцөлийг бүрдүүлж өгч байдаг гэсэн. За хамгийн амар нэгдүгээр дасгал бүгдээрээ амьсгалын дасгал хийгээд үзье. Тэгэхээр амьсгалын дасгал буюу хөвлийн одоо амьсгалын дасгал энэ өөрөө ямар ач холбогдолтой гэхээр бид нар жирэмсэн биш байсан ч ер нь бол хөвлийгээрээ зөв амьсгалах юм бол бидний эргэтэн систем одоо хүчил төрөгчөөр маш сайхан баяжиж тэгээд тархи толгоо өөрөө маш эрүүл саруул одоо тийм ээ ухаантайгаар гоё ажиллах, сэргэг байх нөхцөлийг бүрдүүлж. Дээрээс нь хүүхд очиж хүчил төрөгчийн хэмжээ бас нэмэгдэх байх гэсэн үг шүү тий. За тэгэхээр хамгийн номер 1-дээрт өөрт эвтэйхэн байрлал аваа сууя. За хитрхийн аарцаг ташаа нээгдэггүй байхад ингээл хүмүүс хөлөө бүр ингээд дийлгэх гээд байдаг. Тэгэхээр ингээд тах шаардлагагүй 5-аас 10 минут ерөнхийдөө амьсгалын дасгал хийх учраас өөртөө маш эвтэйхэн байрлалыг аваад хөлөө тавьчихна. За хоёр гарын алгыг дээшээ харуулад өвдгөн дээрээ алгаа дээшээ харуулад тавья. Нүдийг зөөлөн ани. За амьсгалыг хамраар аваад алгуурхан хамраар гаргая. Уртаар гүнзгий амьсгалыг аван санаа алдаж буй мэтэр шавхаж гаргая. За эндээс хизээ нүдийг нээж болмоор байна. Тэр үед алгуурхан нүдийг нээ. Энд амьсгалын дасгал юу хэд удаа хийх ёстой? За ерөнхийдөө нэг удаа хийхдээ 10-аас 15 удаа амьсгалахад ерөнхийдөө болно. За тэгээд тухайн жирэмсэн эмэгтэйд өөрт толгой эргэх, чих шүүгэх, нүд бүрлзэх шиг тэмдэглэх юм бол ууг дасгалыг зогсоод. Тэр анх эхэлж байгаа хүмүүс нь ерөнхийдөө огцом хүчтэй амьсгалыг татаад огцом гаргаад байдаг. Тэр яваандаа ийм техник улам сайжраад явдаг гэсэн. Тэгэхээр нэг 10-аас 15 удаа маш сайхан намгүй орчинд өөрийнхөө орчныг бүрдүүлж байгаа хэлчихэд бол тайван одоо тий тархи толгой сайхан амарна. Сая яг дасгалыг хийсэн чинь мэдэрсэн юм хуваалцчих уу. Тэгээ сая ингээд амьд дасгалаа хийгээд тэгээд амар алгуурхнаар ингээд үдэн бүх өнгө ингээд аяга гоё өнгөөр ингээд надад ялгарч байгаа юм шиг тийм мэдэрч тодорсон юм шиг мэдрэмж төрлөө. За тэгэхээр багш минь өөрөө бас биеэрээ мэдэрсэн байх нь байна тий. За жирэмсэн эмэгтэйчүүдийн хоёрдугаар одоо тий асуудал бол нурууны өвдөлт байдаг. Тэгэхээр нурууны өвдөлтөнд зориулсан дасгал буюу нурууны хажуугийн шулуун булчингийн сонголтын дасгал явж үзье. За тавь. Зүүн гарыг чихнийхээ хажуу талд дээшээ шулуун өргөе. Амьсгал аваад цээжээ гой урагшаа түрээд гарын үзүүр лүгээс суны. Гаргаад баруун тишээ зөөлөн хазъя. За энэ үед танд хэцүү байвал тохоо нугалахгүй өндөр байж болно. Болмоор байвал тохоо нуглаад хажуу тишээ. За 5 удаа амьсгалъя. 5 4 амьсгалаа аваад гаргаарай. 3 2 1 тунсаа амьсгалыг аваад төвдөө ирлээ. За амьсгал аваад зүүн гар хажуу тал баруун гар дэшээ тааз руу эсрэг талдаа хийх гэж байна. Амьсгалыг гаргаад зүүн тишээ зөөлөн хазъя. За энэ үед биеийн баруун талаар буюу хөвлийн баруун тал, за баруун талын сууг, гарын үзүүр хүртэл татагдж байгааг мэдрээд боломжтой бол харц тааз руу. 3 2 1 алгуурхан төвдөө ирлээ. За сайн энэ дасгалын маань ач холбогдол манай жирэмсэн эмэгтэйчүүд. Энэ ерөнхийдөө нурууны хоёр хажуугийн шулуун булчин гэж байдаг. Нилийн гоё татагдчих шүү дээ хийгээд эхэлсэн чинь. Тэгэхээр нурууны шулуун булчин өөрөө сунаж тэнд байдаг тораколумбар фас гэж бас байдаг. Тэрний сунгалт явснараа нурууны өвдөлтийг одоо богино хугацаанд намдах одоо нөлөөтэй байдаг. Маш гоё чухал дасгал шүү дээ. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд маань энэ дасгалыг ойролцоогоор 5 удаа хийх нэ. Нэг удаа хийхдээ 10 амьсгал авч гаргаад тэгээ 3 удаагийн тавтамжтай хийхэд ер нь бол болно. Нэг талдаа 3 нөгөө талдаа 3 удаа хийж 6 удаа хийж байгаа. Төрний амьсгалын дасгалыг болохоор 10-аас 15 удаага. Тэгээ энийг болохоор нийтдээ 3 удаага 6 удаа. За 3 дугаар дасгал маань бүгдээрээ 4 хөл байрлалд орно. 4 хөл буюу яг ширээ байрлал. Дэрийг хажуу тал руу тавиад за 2 гарыг сайхан алгаар нь гүйцэд
газар тулна. Бидний бугуй, тохой, мөр нэг шугамд байх ёстой. 2 хөлтөө мөрний хэмжээний зааваад өвдөгний чанга дээр ташаан толгой байх ёстой. Яг болж байна. Хөлийн 13 тулъя. 13-гаа тулъя газар. За эндээс амьсгалыг авахдаа нуруугаараа хотойгоод гизээ доошоо унжуулад эрүүгээ дээшээ таазруу. Амьсгалыг гаргахдаа нуруугаараа бүхтийгөөд эрүүгээ өвчүүрүү шахаад муур байрлал. Нуруу маш сайн бүхтийж өчээд. Амьсгал авъя, нуруу хотойгоод эрүү дээшээ таазруу. Хитрхи хүчлэх хэрэггүй. Гаргаад дээшээ муур нуруугаараа бүхтээ. Амьсгал аваад хотойгоод эрүү дээшээ таазруу. Гаргаад нуруугаараа бүхтээлөө. За сайн байна. Энэ таслын мөн ач холбогдол нь юу лээ? Энэ өөрөө сэрний эргэн тойрон буюу бидний далны эргэн тойрны булчинг суллаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань нэг левчигний дээгүүр одоо оршиж байдаг хэсгийг сунгалт явж байгаа гэсэн үг байхгүй юу? За одоо эндээс бүгдээрээ баруун хөлийг хойшоо шулуунжигээд хуруунуудаа газар гიშгье. За эндээс 2 гарлуугаа түлхээд өгзгөөрөө хойшоо сунаад өсгийгөө дарж өглөө. За энэ үед багшд ямар мэдрэмж төрж байна? Энэ яг татагдж байна. шилбэнээс доош аягүй татагдчих шүү дээ. Тэгэхээр бидний нуруу өөрөө бүслэхийн нуруу одоо сэрний хэсэг өөрөө энэ өгзөг болон гуйны арын булчинтай холбоотой оршиж идэг гэсэн үг. Энэний сонголт сайн байх юм бол дурууны өвдөлт дэшегээ бага болно гэсэн үг. Маш их өвдөлт мэдрэгдэж шүү дээ. 3 татагдаад ийм их богиносолтой байсан байх нь шүү дээ. 3 толгоогоо урагшаа сунгаарай. 2 1 алгуурхан эсрэг талдаа зүүн хөлийг хойшоо шулуунжигээд хуруу газар гიშгэлээ. Өгцгөө хойш нь түлхээд өсгий дарлаа. 5 удаа амьсгалъя. Мөрөө чихнээс холдуулаад газар руу ширтээ. Хүзүүгээ сунгасан. 5 алсыг ширтээрээ. Яг зөв. 4 3 2 сайн байна. Одоо энэ ийшээ өвдөж эхэлж шүү дээ. Яг зөв. Тэгэхээр чин одоо өгзөгний арын хэсэг, гуйны арын хэсэг шилб сунаад ирэхээр дээшээ нуруу руугаа татагдацсан ойр өгч байгаа. За одоо энэ байрлалаас бүгдээрээ хүүхэд байрлалыг хэрхэн яаж хялбарчилж хийх үү гэдэг рүү оръё. За 2 хөлдөө мөрний хэмжээнээс том зай аваад матрасны 2 тал руу суулаа. 2 хөлийн эрхий хурууг нийлүүлнэ. За эндээс дэрээ бүгдээрээ өгзөг өсгийнийхөө хооронд хийнэ. За одоо дээр нь суучи. Гараа суулаа. Эндээс 2 гарыг урагшаа матрасныхаа уртал руу явуулъя. За явж ивэл гараа алхамаар явуулаад тухай газар тавилаа. Энэ яах чинь нурууны доод үеийн сонголт гэсэн үг. Тийм байна. Бидний өгзгөө өсгийр үгээ яг лав дарж өгнө. Эсрэгээрээ 2 гарын үзүүрл үгээ матрасны урагшаа сунна. За ингээд амьсгална. 5 удаа амьсгалаарай. За багш хийж энэхүү байрлал та бүхэнд хэцүү байх юм бол цээжин доороо буюу яг хөхнийхөө доор бас адилхан өгзгөн доор ивж байгаа юм шиг дэр ивэсийг аваад хялбарчилж хийж бас болно. За харуулъя. Амьсгал аваад гаргая. 5 4 3 2 1 алгуурхан дэшээ өндийгөөд босъё. Энэс гарны булчин бас их татагдаж шүү дээ нэгээр тий. Шуурны. Тэгэхээр ерөнхийдөө жирэмсний йог гэлтгүүгээр жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн гихэхгүйгээр ер нь энэ хийж байгаа йогийн сонголт энэ үе хамгаалах техниктэй дасгалууд нь өөрөө ганцхан булчинд нөлөөлдөггүй. Тэгэхээр нурууны доод үед одоо 70% үйлчилж илаа гэхэд 30% нь гар бугалганы сонголт явж л байдаг. Тэгэхээр ач холбогдол маш ихтэй байдаг гэсэн үг байна. За өнөөдрийн одоо энгийн гэрээрээ хийж болох дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж биеэрээ үзүүлсэн болраагчтаас баярлалаа. За тэгээд телевизээ үзэн суугаа жирэмсэн эмэгтэйчүүд гэлтгүү төрсний дараа тэгээд эсвэл төрхийн өмнө төрөхөд одоо жирэмслэхэд бэлдэж байгаа одоо эмэгтэйчүүд болон бас нурууны өвдөлттэй хүмүүс маань дагаад хийгээрээ. За тэгээд саяны хийсэн байрлалуудыг дасгалуудыг өдөрт ерөнхийдөө 1-3 удаагийн давтамжтайгаар өөрийнхөө боломжтой нөхцөлд ажлын байран дээрээ эсвэл одоо гэртээ хийх бүрэн боломжтой байгаа шүү.
жирэмсэн эмэгтэйчүүд маань одоо нурны өвдөлт болон өвдний өвдөлтөд багасдаг юм ач холбогдлогын таслалыг зааж өгсөн удал эмчтэй маш их баярлалаа. Ингээд эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ өндөрлж байна. Та бүгд саяны одоо заасан тасгалыг өдөр тутамдаа өөрийнхөө амьдралд хөвшил болгож сураарай гэж хүсэж байна. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.